Монголчууд нэгэн цагтаа дэлхийн талыг эзлэж байсан гэх агуу их түүхтэй ард түмэн. Ардчлал хүний эрх гээд олон талдаа бусад улс оронтой харьцуулбал амар тайван аж төрж нүүдэлчин соёл уламжлаа хадгалан байгаа улс орны нэг. Гэтэл сүүлийн үед даяаршилд нэгдэж байгаа гэсэн нэрийдлэр олон улс оронд байдаг зарим нэгэн сонин үзэгдэл манай улсад гарах болсон. Олон асуудал байдагч тэр дундаа хүний оюуны бүтээлийг хулбарлан зарах тохиолдол кино урлагт хүч үзэж байгаа эрхэм нөхдийн аргыг барж эхэлсэн. Тэгвэл бүр төрт ёсны бэлэг тэмдэг болсон Монгол улсын бахархал их эзэн Чингис хааны зургийг шилэн үнсний савнд хэвлэж байгаа зохисгүй үйлдэл олон нийтийн дургуутслыг хүргэж эхэлсэн юм аа. Одоо айгүй жижиг л хэмээдэл үнсний сав шилхэр айгүй бидний юм талаа. Тэгээ тийм юм дээр ингээд янз янзын Чингисийн Монголын далбаа тэгээд янз янз тэр нөгөө санжин бодлогын зураг мөрөг байсан байхгүй юу? Тэр би өчигдөр бүгдээр энэ орой хороолуулаа тэгээд цахилын дуудсан дагаад шигдэг юм байдаг байхгүй юу? Чингис хааны зурагтаа үнсний сав хэвлсэн байдал номын их дэлгүүртэй хамааралгүй асуудал бөгөөд түрээслэгчийн зүгээс гарсан алдаа болох нь тодорхой болсон. Харин энэ тухай хариуцлагын асуудал ярихад энэ дээр бол зөвшөөрөл авсан хамгийн гол нь энэ болохоор яг тэр Чингис хааны хэвлсэн тэр үнсний сав би нэг 3 жилийн өмнө хүнээс 500 ширхэг бодлоо тавьсан. Тэгээд тэрнээр зөвхөн хэмжээний ийм орцсон байлаа. Тэр нь сайн гараад бодлоо. Тэгээд байнгын бодлоо тийм биш л дээ энэ бол. Энэ бол манай энэ алдаа болсон байна. Бид одоо нэг талдаа Монгол улсын төрт ёсны бахархал болсон Чингис хааны зургийг үнсний савн дээр хэвлэж байгаа нь ёс зүйн хувьд хувь хүний алдаатай холбоотой байж болох асуудалч манай улсад Чингис хаанаар бахархах сэтгэлгээ нь юм болгонд гарч байгаа нь өөрөө алдаатай хэрэг болж эхэлсэн. Учир нь Чингис хаан нэртэй арь хэдэн жилийн өмнө гарч байсан бол одоо энэ нь Чингис зурагтай үнсний сав болж хувирчээ. Бодит байдал нь манай улс дэлхийд дахинаа хүндэтгэгдсэн их эзэн Чингис хааныхаа нэрийг патентлан хамгаалсан хууль эрх зүйн орчин байдаггүй нь өнөөдрийн энэ байдалд хүргэж байгаа юм аа.